За сайн байцгаана уу? Гэрэлт чуулганы итгэл нэгт тахт үсэ ингээд бүгдэнд нь эзний өдрийн мэнд хүргье. Тэгээ бас амралтын өдрийн мэнд хүргье. Ягаад гэвэл 7 сар бол бүр амралтын сар байгаа шүү дээ. Маш олон хүмүүс хөдөө гадаа явж байна. Лагер явж байна. За лагер явж чадахгүйнүүд нь одоо салхинд богдуул руугаа цэцэрлэг түрээлэнгээ гарч байна. Тэ чадахгүйнүүд нь балкон дээрээ зогсож байна. За чадахгүйнүүд нь цонхоо онгоолгоод цонхонтойроо сайхан унтаж амарч байгаа. Энэ амралтын өдрүүд үргэлжилж байна. Тэгээд заримх нь амралт тусаад ирж байгаа бах. Зарим нь амралтаар явах гад зэгч байгаа бах. Зарим нь яг амралтаар энэ лайваа үзэж байгаа хаа. За тэгтээ өнөөдрийн номлын сэдэв бол юу гэсэн байгаа лээ гэхээр та энэнгүү бол амарч чадахгүй шүү амлая гэдэг сэдвэр бүгдээр эзний үг сонсох гэж шүү. За та хаанч үж болно? Хавайн ирэг дээрчж болно. За гадаад явж бид баг шиг чадахгүй болчих тий. Та хөвсгөл нуурын ирэг дээрвэж болно. Увс нуурын ирэг дээрвэж болно. Буур нуурын ирэг дээрвэж болно тий. За эсвэл та алтан нурууны бэлдэж болно. Хянганы нурууны оройд арвэж болно. Хинтийн нуурын өвөр хэсэг арвэж болно тий. Эсвэл та амар гоё амралтын гацал амарч ээж болно. Тэгсэн байсан ч гэсэн танд уур бухимдал байвал та хизээч амарч чадахгүй гэж хэлмээр. Тэгэхээр энэ уур бухимдлыг зохицуулах хоёр ачааг би өнөөдөр та бүхэнд танилцуулах. Энэ хоёр ачааг та зөвхөнтэй аваад явах юм бол уур бухимдлын асуудлыг шийдэх нь байна. Дээрээс нь жинхэнэ сайхан амарх нь. Нэрэл бид нар уур бухимдалтай хамарч чаддгүй шүү, тийм үстэй. Зөв ингээ машинаар явж байхад энэ одоо яахаар ингэж явдаг юм? Ямар их шумуул юм? Ямар халуун юм? Тэ? Ямар олон хүн бэ? Юунд хөгжрээ вэ хөдөө? Тэ? Юу гэдэг чинь ямар их бороо вэ гэж уурлаад эхлэх юм бол бид нар юун тэр амрах бүр стресстэй дэрнэ, тийм үү? Гэртээ ирээд нэг сайхан амръя да гэж. Тэгэхээр та үнэхээр таны зүрх сэтгэлд уур бухимдал байгаа, та уур бухимдалаа тэгээд явж их юм бол амарна гонжинжоо. Та хизэж амархгүй гэсэн. Тэгээ танд миний ярих одоо ярих хоёр зүйл байхгүй бол та хизээж амарч чадахгүй. Хаач байсан? Ямар ч хүмүүстэй хамт байсан та амарч чадахгүй гэсэн. Тэгэхээр хоёр зүйлийн тухай ярина. Энэ хоёр зүйлийг бид нар мэдээд авах юм бол уурын асуудлыг шийдэх нь, уурын асуудлыг шийдчихвэл та бат бүх сайхан амарч унтаж гоё аялж чадах нэ гэж. За тэгэхээр бүгдээ цүнхээ ухаад миний ярих хоёр зүйл байна уу үгүй юу бүгдээ шалгацгаая. За тэгээ бүгдээ уучлаарай миний хашид хөдлөд хоолоо усахтнууд байгаа. За тэгэхээр бүгдээрээ нэгэн судалгааг харцгаая. За ингэсэн байна. Төр хэмлэгт 100 эмэгтэй хүүхэд төрж явах тутам 106 эрэгтэй хүүхэд төрж идэв юм байна л да. 35 жилийн дараа буюу бүгдээрээ 35 настай болоход 100 эмэгтэй дотор 100 эрэгтэй байдаг байна. Дахиад 35 жил өнгөрөөд 70 нас хүрэх үед 100 эмэгтэй хүн дотор 50 эрэгтэй хүн байдаг байна. За бүр дахиад 30 орчим жил өнгөрөөд 100 настай болох үед 100 эмэгтэй хүн дотор 25 хэн эрэгтэй байдаг байна. Тэгэхээр ирчүүд ингэж явж гин тийм үү? Ирчүүд үхэл рүүгээ явж гин баг маш ихээр үхцгээж байна баг тийм уучлаарай. Тэг гол шалтгаан яг мэдээж олон дайвар шалтгаанууд байд юм байл та. Одоо ирчүүдийн буруу дуршил, хооллолт тий. Тэгээд ихэнх эмэгтэйчүүдийн хийдүү экстрим зүйлийг, ад сорьсон зүйлүүдийг ирчүүд хийдэг тийм үү? Дайнд явдаг. Тэм учраас ингээ ирчүүд тодорхой хэмжээгээр цөөж идэг боловч ирчүүдийн үхлийн шалтгаан, өвчлөлийг анзаарах юм бол маш чухал суурь нь уур бухимдал байдаг байна. Тэгэхээр аавуудаа, нөхрүүдээ тий хүүхдүүдээ хань жилдээ олон жил харагдаж хамт байхыг хүсэх юм бол өнөөдрийн номдолд та шинтэн суугаад бал цаасаа гаргаад сайхан бичиж авах нэ. Тэгэхээр юу гэдэг лээ? Урт ухаанаас богино харандаа гэдэг. Тэгээ бүгдээрээс номлолоо гоё бичиж авдаг болцгоё. Тэгээ сайхан бичиж аваарай. Бүгдээ эзний үгээр орцгоё. Эфес номын 4-ийн 26-27 гэсэн мөн. Уурлавч нүгэл бүүл дээрээ. Уур хилэн дээрс нар бууж аргагай. Диаволд байр бүү өгөө гэж Паул хэлж Эфес хотынд хэлсэн. За энэ юу гэсэн үг гэвэл ерөн зүгээр бидний мэдэх ёстой хамгийн ихний чухал ачаа бол уурыг удирдах болдгиймаа гэж. Уур гэдэг чинь нэг юм эзэн биегүй удирдахчгүй юм амар зүгээр биднийг л удирддаг тийм одоо Rocket Band-ийн дуундар байдаг шүү дээ. Тийм зүйл биш юм аа.
Бидрийг л ингээд удирддаг. Бид нар ингээд удирдагдаад юу хийснээ мэдэхгүй ингээд байж тэг би уурандаа л гэдэг зүйл биш байх нь. Уурыг бид нар удирдах болдог байх нь. Бидний дагалдуулалтын нэг сонголтын дээр гадаг нэг жишээ байдаг л да. Ингээд Америкт болсон явдал юм л дээ. Нэг эмэгтэй жолооч эмэгтэйгээ онцлоод байдаг. Эмэгтэй жолооч ингээд машин барь явж ижил дээ. Бас нэг тийм ангой байдаг шүү дээ. Нэг эмэгтэй жолооч нөхөрлөгөө залгаад хайрт нэг жолооныхоо шалгалтнаас унчлаа гэдгсэн чинь тийм үү балаа юм бэ дороомноос унцсан уу тестнээс унцсан уу гэж асууж илтээ. Тэгсэн чинь нөгөөт нь бишээ гүүрнээс гэнэ. Тэгэхээр эмэгтэй жолооч тийм манай ихний сайн машин байдаг шүү. Тийм нэг эмэгтэй жолооч ингэ машин барь явж иж. Тэгсэн чинь хажуугаар нэг машин ингэ шахаад байж илтээ. Жоох уурлал энэ одоо яагаад байгаа юм бол сүүлдээ мөр шахаан бүр хурц болж илтээ. Гэтэл гівгэнд нөгөө эмэгтэй жоо асаад уурлаад бүр урдуур нь шахаж явж машин хаагаад одоо машиныхаа уурталтаас гар буу гаргаж нөгөө нь буутчих. Америкт ер нь буутаа байдаг шүү хүмүүс те. Тэгээ шүүх хурлаач. Гүү та чи яаваа гэж. Эсвэл би яг ингээд намайг яагаад шахаад байгаа юм бэ гэж ууралж ийснаа санаж юм. Тэгээд би үлдсэн юу гэж царахгүй гэж. Гэтэрхүү яасан бэхээр ууранд удирдлагаа өгсөн байна. Тэ? Ууранд удирдлагаа өгч. Тэгэхээр зүгээр бид нар уурыг удирдах болдог гэдгийг мэдэх нь маш чухал. Уурыг удирдах болно. Уур зөвхөн биднийг удирддаг юм биш. Энэ нэг талын зүйл биш. Танд сонголт байгаа гэсэн. Та ууранд удирдуулмаар байна уу? Уурыг удирдмаар байна. Энэ бол таны сонголт гэсэн. Тэгэхээр нэг зүйлийг мэдэх хэрэгтэй нь уурыг чинь удирдах болд юм аа гэж. За та зөвхөн ухаарай, тий? Уурыг удирдах болдог гэдгийг та мэдж гин үү? Мэджээвэл амен, сайн байна. Тэгээ энд гişсэн мэн. Уурлавч нүгэл бүүл дээрээ гэж. Тэгэхээр Библи битээ уурлаарай. Библиэд ийм ишл байхгүй гэсэн тий. Хизэж битгий уурал гэдэг ишл байхгүй. Энд ингэсэн биш тий. Уурлавч уурж болоо гэсэн мэ тийм үү? Харин ч уур бол миний бодлоор Бурханаас өгсөн бидэнд өгсөн гоё бэлэг. Гүнийг сайхан уурсны дараа гоё болдог гэсэн юм чи ёо. Дими чи мэчүү гэд те. Бид нар стресс бухимдлаа гаргах хэрэгтэй. Гэхдээ нүгэл бүүл дээр ихээр стрессээ гаргаж ингээл очиод цохиол зодоол алаал хидаал уугаал идэл орилол хашгираал маажаал ах юм уу? Аль эсвэл нүгэл үлдэхгүйгээр ураа гаргаж бол тийм үү? Гаргаж болно. Уурыг чинь удирдаад хизээ яаж хаана яаж гарах уу ими тими гэж болдог зүйл юм шүү гэж Библи хэлж байна гэсэн. Энэ бол Бурхны бэлэг. Уурыг Бурхан бүтээсэн. Бүтээгч Бурхан эзэн өөрөө ууралсан тохиолдол Библиэд байгаа. Иесус Христ ууралсан тохиолдол Библиэд байгаа. Марк номын 3:5 дээр Иесус одоо фарисеучуд болон хуулийн багш нар л ууртайгаар харсан байгаа. Бүр Библиэлд тий. Ууртайгаар арай чи юм уу гараг байгаа л та. Ууртайгаар Иесус Христ харсан байна. Хэрвээ уурлах нь нүгэл гэсэн бол Иесус Христ нүгэлтэй болох нь. Иесус Христ нүгэлтэй байх юм бол бидний нүглийг үүрхгүй. Тэгэхээр том алдаа гарч байна. Уурлах нь нүгэл биш. Харин ууралчаад тэр уураараа нүгэл үлдэж болохгүй шүү гэж. Иесус Христ тэгж ууртайгаар тэр хүмүүсөө харсан ч гэсэн нэгдүгээрт харамссан, хоёрдугаарт тэр өвчтөе хүнийг синагог дотор амралтын өдөр эдгээсэн. Юу гим нүгэл тийм үү? Бүр хүнийг эдгэж явах, хүнийг аварж шин тийм үү? Тэгэхээр тэгж болдог байх. Өөрөө ч үддэж болдог байх манайхаа. Тэ? За тэгээд тэгэхээр уурыг биш тэ бид нар заавал ингэж цусныхаа даралтыг хэсгэж өстой гэд бүр ингээд тэгтлогоо өвдтөл эрэгтэл дүүртэл оюун ухааны алдтал тэ цус харавтлаа уурлах юм уу? Аль эсвэл хөгөө сайхан инээж хөхрөөд уурлах юм уу гэдгийг бид нар сонгох боломж бидэд байгаа юм байна шүү гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. За Яков номын 1:19 дээр ингэжсэн байна. Хайрт ах トゥ нар минь үүнийг мэдэх тун хүн бүр сонсохдоо турган ярихдаа удаан уур хилэндээ хойрог байг. Учир нь хүний уур хилэн Бурхны зүвт байдлыг биелүүлдэггүй юм аа гэсэн. Юу гэнэ? Би нэшлэг уучаад яг шок болчихсон. Юу гэдэг. Уур хилэнд хойрог бай гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр уурлах гад ирэхээрээ залхуу гэсэн үг байхгүй тий. Яа ингэ байжсаа яг уурлах гал гэсэн залхуу. Ёо ошоол тэрнтэй очоод хэрүүл уруул хийгээд орилж хашгираа залхуу ёо тий. Тэр нанд хөвтчээ гээ тий. Уг чинь залхуур л гэдэг чинь сөрөг утгатай үг биш үү те. Ингээ хичээл хийх гэхээр залхуур, англи хий сурах залхуур, библи унших залхуур, дасгал хийх залхуур. Тэгсэн чинь хорийг хороор те. Уурандаа
залхуурлыг ашиглах нь байгаа байхгүй те. Яг уурлахаар за яашгүй тэр лүү залгаад орилж ашгараад хэрүү дургуул хийгээл хараад өрөөл тавиал те. Цусманы дартмаар тэгсэл зүрх мөрөх тавигдлахаа өвдөл яашиг залхуу тэрний бол унтий. Тэр нь солонгос сериалаа үзье гэж залхуураараа гэж Библиэлд хэлсэн байгаа. Юу гэсэн гүбэр уурын чинь бүр ингээ бүх гоё менеж хийж бүр өдөртөж жолоодож болдог байна шүү дээ. Уурлангууд баруун тийш болоод зүүн тийш за одоо уурлая тий. Тэгээ ялангуяа хүүхэд хүмүүжүүлэлт дээр агүй их гардаг шүү дээ. Уурлаагүй мөртлөө ууралдаг шүү дээ заримдаа тий. За одоо ямар ч үснийг ууралж үзүүлээ да гэдэг хүлэг аим уурлаагүй байдаг. Тэгтээ ингээд уурлахгүй болдгоо тэгэхээр худаагаас уурж байлаа тий. Уурын чинь өдөртөж болдог байх нэ гэдэг бид нар энэ ишлээс хааж бол бүр залхуучих гэж шүү дээ Библи тий. Уурлах гад ихээр за залхуу яшиг. Наач ганцаараа ууралжийг те. Яагаад зарим хүмүүс мөнгнөөс үл хамааран зовоод байна? Яагаад зарим хүмүүс мөнгнөөс үл хамааран жаргаад байна? Маш олон чухал шалтгаануудын нэг бол уур. Та уурыг шингээдэг порлон шиг байж зовмоор байна уу? Альсвал уурыг ойлгодог одоо энэ усны уурыг яриаггүй шүү дээ. Уур хилэнгийн уурыг гэж байгаа тий. Уур хилэн ойлгодог тал шиг баймаар байна. Энэ ерөөсөөс сонголт гэсэн. Нэг эрдэмтэн байж. Тэр эрдэмтэн хүмүүсийг гэгэрүүлэл хичээл ном заагаад энтэнд яваал гоё явдаг байж л дээ. Тэгсэн чинь нэг уур тагн гүйжээд чи бол худалч. Чи тэнэг штэ. Бидэртэй л адилхан штэ. Чи юугаа бидэр заадیں۔ Чи лөөрж байгаа штэ биднийг гэ ууралч тий. Тэгсэн нөгөө эрдэмтэн жуумал заад инегээд. Тэ одоо юу гэдэг чи ийм муухай нэг үгэлт гоё намтаал исэн байхад тэр хэлж асууж. За би чамаас нэг юм асууя. Тэ чи ихний хүнд бэлэг авч. Тэр бэлгээ өгөх гэсэн чи нөгөө хүн чинь бэлгийг чи авахгүй байвал тэр бэлэг хэний бэлэг вэ? Нөгөө чинь бүр уурлаад чи хүн ойлгомжтой юм асуугаад би мөнгөөр авсан чинь тэр чи миний бэлэг өстэй гэж. Тэр чинь нөгөө хэдэнтэй хэлээ дээ. Яг зөв. Уур яг адилхан. Чи надлаа уурлаад намайг доромжлоод байна. Гэтэл би надад шинэ намайг доромжилж гинэ гэж хүлээж авахгүй бол уур чинь чам дээр л чийл хохирн, чийл мухаарагдана, чийл доромжлагдана гэж яваад гэсэн баг. Яг л ийм гэсэн. Бид нар чулуу шидсэн болгоны өдөөс нь чулуу шидэх юм уу? Чулуу шидсэн за ямар би өгч штэ. Шиджилэг те. Юу гэдэг вүлээ тэмийн жингийн цуваа явж байдаг замын ахаа юу гэдэг вүлээ дүүд те. Хуцчил байдаг гэдэг штэ. Тэгэхээр бүгдээрээ уур хилэнгээ удирдъя. Өсөдөж болдог байх нэ. Манайхаа. Тэгэхдээ бид нар энэ бүх зүйлийг ярихаас өмнө хамгийн түрүүнд нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн болгон ууртай гэдэг. Та ингэвэл энэ номлол ямар ч хэрэггүй болно. Яавал гэж юу нь би хайггүй шүү дээ. Энийг хуурлаад хэлдэггүй шүү дээ. Тэ? За би хайггүй. Энэ нөгөө хинт дор ч юм уу дулмаадлах хэрэгтэй номлолоо гэвэл та за энэ удаагийн номлол ингээ таяж ихний хажуугаар өнгөрлөө. Та юу амрах тэр те энэ номлыг баг сонсоогүй дээр бошуухан эможи дараад гар те. Харин та ууртаа гэдэг хүлээн зөвшөөр. За тийм ээ би ч ууралчтай шүү. Би ууртаа шүү. Ялангуяа монгол ирчүүдээ андра нөхрүүдээ те та ууртаа шүү. Ууртаа хүлээн зөвшөөр. Тэгвэл ихний алхам. Ууртаа хүлээн зөвшөөрсний дараа яг гэвэл өөрийн ч өдөртөж болд юм ээ штэ ч одоо юу вэ вөө бүр те гэдгийг бүгдээрээ ойлгоцгоё. Энэ бол бидэд маш чухал. Таны цүнхэн дотор заавал байх ёстой гэсэн. Та энийг авч яваад амраарай. Эхний ачаа. За хоёр дахь ачаа. Хоёр дахь ачаа бол өөрийг уучлал болгож хувиргаж болд юм аа гэдэг юм. Өөрийг уучлал болгож хувиргаж болно. Бид нар уурлах үедээ зүг сэтгэл дотроо шорон бий болгодог. Бидний дотор үл уучлал бий болдог. Тэдний шорон дотроо доржиг чигээл долмаг чигээд байгаа юм шиг боловч яг үндэ бид нар өөрсдөө дотор нь байж тий. За бодъё. Бүгдээрээ сайхан амръя. Тийм үү? Илсний алтан шаргал илс, далайн цэнхэр ус тий. Тэрнчээ сайхан наранд бие гээл хав хар шил зүгээд тий. Хүүтэн кола шимээл ингээ сайхан амаржий гэж бодъё л та. Тэгвэл та уурлаад таны дотор үл уучлал байгаад уураас болсон тэр шорон дотроо байж ивэл та яа гэж долмаа тэгээд хат яах. Дорж гайгүй бэлгүй өстө нэр. Доржиг өстө нэр гэт. Тэгсэн чинь дорж долмаа юу ч мэдэхгүй санаа гоё тэг. Ямар гоё бэ уссан зилээ. Тэгсэн чинь би наа ингээ шорондоо байж байгаа байхгүй те. Таны зүг сэтгэл дотор шорон бий болцсон байж. Уураас болж.
Тэгэхээр тэр уурын дотроос уураас болж би бас шоронгоосоо өөрийгөө чөлөөлөх ганц арга бол уучлал. Магадгүй та уурласан байж болно. Гэхдээ дараа нь уучлалтахгүй байж болно. За уучлах юм бол яах нь вэ? Тэр уурчин бүр уучлал болж байгаа юм шүү, тийм үү? Буруу зүйл чинь сайн зүйл болж байгаа юм шүү. Тэгэхээр уурыг уучлал болгож хөргөж болох нь болдгийм байна. За тэгээ энэ дэр ингэсэн байна. Эфес 4:26-27 дээр ингэж хэлсэн. За уурлавч нүгэлгүй үйл дээрээ. Уур хилэн дээр надад бүүж авахгаа. Давалд байр бүү өгөө гэсэн. Амен. Уур хилэнг нүгэлтэй битгий ойртуулаарай. За тэг уурыг удирдах болд юм байна. Яаж удирдах вэ гэж. Тэгвэл энэ дээрс уур хилэнг нүгэлтэй бүү ойртуул. За энэ дээр шинэ гэрээний тайлбар тойл гээд улаан өнгөт ном байгаа. За тэрэн дээр ингэж хэлсэн. Яг энэ ишлийн тайлбарыг бид уурлах үедээ хэрэг зөрчил гаргасан хүнд нь биш харин хэрэг зөрчилд нь уурлаж байгаа гэдэгтээ баттай байх ёстой. Хүн хичнээн хэрэг зөрчил гаргасан ч бай. Тухайн хүнд нь уурлах нь бидний зүгээс үргэлж гэм нүгэл байдаг. Бид хэрэг зөрчил гаргагч хүнд нь уурлах бус харин хэрэг зөрчилд нь уурлах ёстой. Бид нүглийг нь үзэн ядаж нүгэлтнийг нь хайрлах ёстой гэсэн. Амен. Тэгэхээр уураа бид нар яах нь вэ? Хааш нь чиглүүлэх нь вэ? Тэр хэрэг зөрчиллүүн чиглүүлэх болохоос биш тэр хүнлүүн биш. Тэр хүн бол бидний дайсан биш. Бид нар гим нүгэлд уурлана. Тэгтээ гим нүгэлтэнг нь хайрлана. Яг л би сайдлан гим нүгэлт шүү дээ. Хин төгсөй тийм үү те. Энэ бол уурыг удирдах арга байна гэж. За тэгээд хэлсэн. Уур чинь цагтай юм байна. Тэ уур бол яг бөмбөг шиг дэсрэг бөмбөг шиг. Хүн хоёр янзаар уурлт юм ээ л да. Хоёулаа дэлбэрдэг. Ихэнх уур нь дэлбэрч дуусдаг. Эхний уур нь болохоор тесрэх бөмбөг шиг те ингээд байнга дэлбэрч явдаг. Хаа очин газар нөгөө бөмбөгнийхөө кальцог суглаалт дэлбэрэл дэстэл явж яадаг те. Огцон ууртай хүн те. Тэр бол юм нөгөө нэг хоолой хармалтай нохоо шиг гэж байгаа юм те. Ингээ ойртон за ууртай байгаа юм. За боли те. Нэхний уурдаг хүн огцон дэлбэрдэг те. Тэр хүн бол амар хэцүү. Тэр хүнтэй ярихад хэцүү. За яа шиг наа чи ууртай наадхандаа битэн байн дэлбэрдэг. За нөгөө болохоор уугдаг галтуу шиг. Аймшд галтуурын доор амьдрах чинь те хідээч дэлбэрх гээд байгаа дэлбэрх ч юм уу үгүй ч юм уу бошго нэг бод дэлбэрчүүл амар бүх юм аваад явчих шүнж тесэрчих юм лөө те амар хэцүү штэ те ингээл уугаал ихэвчлэн юм дотогшоо төрлийн хүмүүс тэгж орд юм ээ л та уугаал шүдэ зуугаал уусахгүй байгаа л гэдэг те өглөө нь автобус навчсан нэг хүн хөлөндөө гიშгээл ямар ч юм байна те хөлөндөө гიშээ шүдэ зуугаал те тэгээд шин дүүтэйгээ хэрэлдсэн чи дүүгээ бодоол уур нь хүрээл ингээл тесрэггээл яг ингээл явж байгаа хажуутлынх нь ажлын газрын нэг хүн уучлаарай балаа өгөөс чи яхаараа миний балыг авч чи юу хий ингээл шууд бүүм нөгөө хүн гайхаад би яасан юм болоо тэ ингэж галтуулж дэлбэрдэг хүмүүс бол бас аюултай тийм хүмүүс одоо яахаар нь ууралдгийг мэдгүй өсөө би яасан бол бал авахт нь дургүй байсан бах таа уур ямар ч байсан л бөмбөг шиг ажилладаг. Тэгэхээр энэ уур гэдэг энэ бөмбөгийг амьдралаа дэлбэлэх тэсрэг бөмбөг болгох юм уу эсвэл цаг нь дуусахаар мэдээ амьдралыг өөрчлөх бөмбөг болох уу гэдэг бид нар өөрсдөө шийднэ гэсэн. Энэ бол бүгд шийдвэр сонголт байна. Юу гэж ихээр энд ингэсэн байна. Уурын цаг дуусдаг гэсэн ингэсэн байна. Уур хилэндээ чинь нар бууж байгаа гэж. Уурлах хугацааг нь Библиэр хийж өгсөн бохоггүй тий. За чиний уур гэдэг энэ бөмбөг чинь өглөөний нар мандаад тий өглөөний нар 6 цаг 30 минутанд мандахаас орой нар одоо юу чи 9 цаг тэдэн минутанд жаргах хүртэл үргэлжилнэ. Тэгээд уурын тэр хугацааг нь дуусгахгүй болвол тэр бөмбөг чинь амьдралыг чинь дэлбэлнэ шүү. Чи тэр үед нь садагчуд тэр уур чинь уучлал бол хуурын шүү гэж Библиэр хэлж байна. Энэ уурыг яаж дуусгах юм? Уучлал гоё шүү. Залгаалтай за андаа харанхуй болчлоо. Манайга уучлаарай. Хайр аав ээжээ ахын дөө минийхөө эмээ өвөө уучлаарай. Ингэж л бидний асуудыг шийдэн штэ. Тэгэхээр энэ уурыг бид нар уучлал болгож хуургаад байна. Гэтэ энэ хамгийн дээд хугацаа. Энд яг тесрэх бөмбөг шиг уух тий. Нар жаргах гэдэг уур хөрөөд идэг тий. За нар жаргахын за нар уулын цагуур очлоо өндөр байшингийн цагуур очлоо яг залгая даа гэж залгаад уучлалтгүй гэсэн. Инхийн бол таны уур хилэн уучлал болж хуурах нэ гэж. Мөн үү? Амен. Хамгийн дээд хугацаа. Тэгэхээр хамгийн одоо урт уурлах өдөр маань юу вэ? Өдөр хамгийн урт үргэлжлэх 101 өдөр байх юм тийм үү? Хэд өдрийг мартчих. Комментээр тэдэн сарын тэд ингэ бичээрэй тийм үү? Тэгэхээр манайхаа
Ууран дотор байгаа шоронгоосоо хүмүүсийг солилцгаая. Ууран дотор байгаа шоронгоосоо хүмүүсийг солилцгаая. Тэгэхээр ирчүүдээ ялангуяа те авуудаа, хөвгүүдээ, өвөнрөө урт удаан сайхан амьдарч үр хүүхдтэй харагдъя гэж бодож ивэл энэ хоёр зүйлийг байнга авч яваарай. Аялал явахтаа ч гэсэн. Тэгвэл бид нар амьдралыг жаргаж өнгөрөөх нэ. Тэ амралтаа амарч өнгөрөөх нэ. Шүн одоо гүн орой удаан авах нэ гэж. Гоё балконд байсан ч гэртээ байсан ч сайхан амрах нэ гэж. Тэгэхээр та эдгээр зүйлсүүдийг авч яваагүй бол амна гэж гонжинжоо. Тэ амрахгүй амлая. Энэ хоёрыг аваа явуул хаач исэн таны амьдрал амралт амжилтаар дүүрэн байх нэ гэж. За тэгээд төгсгөлд нь уурыг удирдах болдог байх нь уучлалыг гуйж болдог байх. Бүгдээрээ сайхан энэ амралтын өдрүүдийг уур уцааргүйгээр уурыг нь сайхан удирдаад дуусах ёстой цагт нь дуусгаад уучлал болгож хувиргаад уучлалт гуйгаад сайхан эрх чөлөөтэй эзэн дотор сайхан амарцгаая. Маш их баярлалаа. Номлоо анхаарлаа хандуулсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд манай энэ цуглаанд анх удаа оролцож байгаа. Гэтэ та өмнө цуглаанд явдаггүй байсан. Одоо ямар ч цуглаанд явахгүй байгаа шүү. Хүн байгаа бол нэмэх нэг гэж манай комментэнд орж ирээ. Тэгээд бид нар та бүхэндээ холбогдоод чуулганыхаа талаар танилцуулъя. Иесус Христийн талаар танилцуулъя. Тэгээд шинэ гишүүний группт оруулна. Шинэ гишүүний групп дотор та орснороо 10 цуврал видео хичээл үзэх эрх танд нэгднэ. Тэгээд та тэднийг үзээд маш их зүйлийг ойлгож авахад нь тэрийг үзээд байж хахад чинь бид бас жижиг бүлгийн хамт олонд таныг урьж оруулаад та манай дотн сайхан өнөөдртхэн гэр бүлийн нэгэн гишүүн болох нэ. Тэгэхээр та анх удаага манай лайв үзчихвэл плюс нэмэх 1 гэж утгаарэ. За тэгээ бас нэг зүйл би ер нь яг бүцээнийхээ суулгыг марчаад байд юм аа. Надад мессенжерээр шууд линкийг өгж болох уу гэж хэлж байгаа хүн байвал яг одоо лайвын доор нэмэх 2 гэж бичээрэй. Тэгвэл бид та бүхэнд яг лайв хэлэнгууд мессенжерээр таны хувийн мессенжер рүү чинь линкийг явуулъя. Тэнгуут та шууд тэр линктэй дараад шууд лайв үзчихин гэсэн. Мартаж санах юм байхгүй. Тэгэхээр надад сануулж байгаа чи мессенжер гэж хэлэх юм бол нэмэх 2 гэж бичээрэй. За тэгээ маш их баярлалаа. Гэрэл чуулганы итгэлийн аханд үсэ энэ лайвыг үзэж байгаа Монгол элэг нэгт ах дүүс минь ээ. Тэ? Бас зөвхөн Монгол хүн үзээгүй шүү манай лайв чинь тэ. Энэ лайвыг үзэж байгаа хүмүүс минь сайхан амраарай. Тэгээд энэ амралтуудаар бүтэн жилийн хаячуудыг сайхан нөхөж яваарай гэж та бүдийг өрөөж байна. Тэгээд бүгд эрхлэн хатуулцгаая. Сайхан амсцгаагаарай. Баяртай.